Өнөөдрийн видеогоор IELTS listening test-ийн талаар ярив. IELTS listening test нь 4 хэсэгтэй байдаг. Section 1, 2, 3 and 4. За section 1 and 2 concerns with social needs. За 1-р хэсэг болон 2-р хэсэг нь нийгэмд тохиолдох өдөр тутмын яриаг сонсгодог. Section 3, section 4 нь болохоор educational сургалтын нөхцөлд ямар нэгэн яриа болж байгааг сонсгодог. За section 1 нь болохоор two-person conversation буюу хоёр хүний яриаг сонсгоно. For example, holiday plans, interview at accommodation agency, etc. За жишээ нь болохоор хоёр хүн амралтынхаа төлөвлөгөөг ярилцж байгаа, эсвэл орон зуучлагч компанитай ярилцлага өрнүүлж байгаа гэх мэт яриануудыг сонсгодог. Section 2 болохоор monologue on a general subject. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг хүн ерөнхий сэдвийн талаар ярина гэсэн үг. For example, a short talk on healthy eating or tourist information. За жишээ нь эрүүл хоолтын талаараа эсвэл аялагчдад мэдээлэл өгөх журмаар ярьсан яриаг сонсгоно. За section 3 нь болохоор conversation between up to 4 people. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хамгийн ихдээ 4 хүн ярьж байгаа ийм яриаг сонсгоно. For example, tutorial discussion between tutor and student or students discuss assignments. За жишээ нь гэх юм бол бие даалтыг багш болон оюутнууд хоорондоо ярилцж байгаа. Эсвэл бие даалтаа хэрхэн хийх талаар оюутнууд хоорондоо ярилцж байгаа ийм ярианууд байдаг. За section 4 нь болохоор monologue. For example, lecture or talk of general academic interest. Энэ болохоор ямар нэгэн багш ч юм уу, оюутан ч юм уу лекц хийж байгаа. Ямар сэдвэрээ гэвэл ерөнхий академик сэдвэр. Тийм болохоор хүн болгон ойлгох боломжтой ийм байдлаар яриа өрнүүлдэг. За одоо форматын талаар ярив. 30 минут сонссны дараа 10 минут хариултын цаас руу шилжүүлэх тийм цаг хугацаа өгдөг. За you will lose marks if you make spelling or grammar mistakes гэхээр янз бүрийн үгийн алдаа ч юм уу, дүрмийн алдаа гаргах юм бол онооноос хасагдана. За одоо 40 асуулттай. Тэгээд 40 оноо өгнө. Нэг асуулт нь 1 оноотой гэсэн үг. Тэгээд асуултууд нь бас өөрөө төрлүүдтэй. Types of questions are multiple choice questions, short answer questions, completion and matching questions, diagram labeling гэж байна. За multiple choice questions нь болохоор A, B, C, D-гээ сонгоно. Short answer questions нь болохоор за нэг үгэнд хариулна уу, хоёр үгэнд хариулна уу гэсэн ийм асуултуудтай. За completion and matching нь болохоор completion нь мэдээж нэг үг үйлбэр өгөөд тэгээд нэг үг дутуу байна. Тэр дутуу үгийг нь олж бичих хэрэгтэй. Matching нь болохоор хэд хэдэн сонголт өгчнө. Тэгээд тэрнээс нь зөвийг сонгоно. За diagram labeling нь болохоор нэг диаграм өгнө. Тэгэхээр тэнцэн нь янз бүрийн дутагдaltaй дутуу байгаа үгийг нь нөхөж бичнэ. За жишээ надад юу гэж ирж ирсэн бэ гэхээр нэг газрын зураг өгчнө. Тэгээ баруун тишээ яв, зүүн тишээ яв шиг юм уу тийм юм сонсгоод тэнгуүтээ баруун талд чинь одоо юу байна гэд тэгээ тэрийг нь бичих хэрэгтэй байдаг. За тэгээд listening testing ер нь хамгийн гол анхаарах ёстой юм нь болохоор яг ингээ яриагаа ингээ явуулж байгаа тэр ярианых нь явцад түр завсарлаад 1 минут за одоо асуултаа харна уу гэдэг явцад нь сайн асуултаа ингээ харж явах хэрэгтэй. Тэгээ яг харж явах явцдаа яг юу хийх вэ гэхээр одоо жишээ нь completion асуултан дээр болохоор өгүүлбэрээ уншчин тэнгуүтээ тэр хэрэгтэй одоо дутуу байгаа үг нь ямар үг вэ? Noun уу, verb уу, үйл үг үү, жинхэнэ үг үү, жинхэнэ нэр үү, тэмдэг нэр үү гэдгээ ингээд тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь she is traveling on гэх юм бол ямар нэгэн өмнө дээр юмар явж гинэ гэсэн үг. Тэгэхээр машинаар байж болно, галт тэргээр байж болно гэх мэт тиймэрхүү зүйл байдаг. За дараагийн видеон дээр би listening test-ийг амжилттай хийх талаар зөвлөгөөнүүдийг өгөх болно.